Чэн. Бурхан минь намайг хардаа өглөөс ирсэн чи миний үс юм амар болчих. Би усны дараа гараад ирсэн чи ийм амар болсон. Тэгэхээр одоо яг блог эхлэе. Тэхийн тулд энэ үсийг энэ амар үсийг янзлая. Би хараа яг ийм буржуур ус таахгүй юу? Яг ийм амар байхгүй тийм учраас энэ үсийг янзлая. Яг ингээд хэрвээ яг ингээд хөтлөл хүн амт наа үргээд юу үзэх бүр шууд unsubscribe болоо хачи болох юм байна. За ингээд блог эхлүүлцгээе. Санбайцгаана уу, Жимсэгийн блог эхэлж байна. За энэ удаагийн дугаар маань маш сонирхолтой байх болно гэж би итгэж байна. Яагаад гэвэл урд нь би дандаа дэлгүүр явгаад нөх хуснуудаа шийд сонгодог байсан бол энэ удаа би онлайнаар хуснуудаа сонгосон байгаа. Хувцас сонгох гэж ерөөдөө нөгөө бөөнөр нөгөө захиалсан байгаа. Гэтэ би яг ямар төрлийн, ямар хувцас гэдгийг мэдэхгүй зүгээр мөнгөө төлсөн энэ боксыг хэмжээр нь бокс нутар хувцас байдаг. Тэгээд тэрийг цаанаасаа дэлгүүрээсээ ингэж хийдэг. Тэгээс хавдар наашаа явуулдаг. Надад бас сонин би урд нь дандаа дэлгүүр орохтой сонгодог байсан бол энэ удаа надад дэлгүүрийнхэн маань энэ том боксоор нэдгэх нэ. Хэрвээ та анхудаа миний блогийг үзэж байгаа бол одоо энэ огтхонч би шинэ хувцсны талаар яриаггүй шүү. Энэ дандаа used бараа, second hand бараа. Яагаад энэ second hand барааны талаар ярихаар бас яагаад энэ заавал хэрэгсэн хувцс used хувцсны талаар яриад байгааг та миний өмнөх блогийг үзэж болно. Тэгвэл та ойлгоно илүү хурдан ойлгох болно. Яагаад бид нэр өмсөх ёстой гэж, яагаад бид нэр хэрэглэх ёстой гэж, яагаад энэ бизнесийг дэмжих ёстой гэдгийг та миний хуучин блогуудаас үзэх болно. За хэрвээ та subscribe төвчийг дараагүй бол энэ доор байгаа улаан төвчийг та дараарай. Энэ нь надад өгч байгаа хамгийн том одоо дэмжлэг байгаа юм шүү. Урам зориг байгаа юм шүү. За ингээд гэрлүүгөө явцгаая. Тэнд яг юу байгааг, тэр бокс дотор яг юу байгааг очиж харцгаая. Би бас айгуу гоё ингээд тогтлоод байх юм нөгөө урд нь дэлгүүр орж өөрөө сонгоод хувц хараад яриад байдаг байсан бол энэ удаа үгүй шүү. Энэ удаа маш surprise одоо байх болно. Би ч бас дуртай байна. Тэ цагаан алдаа дэлгүүр бисэж яхаар над руу илгээсэн бокс онгоолгоод тэн дотор юу байгааг таах нь надад бас сонирхолтой. За ингээд очиж хувцаа үзцгээе. Өргөжлөлт бодлого үзээрэй. Subscribe авчаа дарахаа мартаа. Яа, миний нөгөө нэг ачаа бага ирсэн гэдээсэн. Ирчижээ. Нөгөө чи ирчиж. За орж сонирхъя. Цөмөр орж. Энэ юу гэнэ? Банана. Оо, бананыг өвч. За. Орж, ерөөсөө орж юу байгааг үзцгээ. За Жимсэгийн блог үргэлжилж जैन. Жимс нь одоо яг нөгөө хайрцаг онгоолгоод хитэн хувц сонгож аваад өөрийнхөө сайт work ажиллая гэж байна. За тэгээд сайт work ажлынхаа одоо бас зураг авалтыг хийм блогоо хийчихэд давхар нэг сумын хоёр туулаа бодчих гэдэг шиг. За эхлээд энэ Lulu Lemon гэдэг энэ одоо юу нэ логотой энэ Lulu Lemon гэдэг XS арзмарын юм өмд байна. Би нэг 30 мө $40-аар зарна гэж бодож байна Lulu Lemon. За энийхэн зураг авалтыг хийн. Окей, дараагийн Lulu Lemon-ы өмд болохоор Lulu Lemon 6 гинэ. Энэ бас нэг 30 мө $40 би бол зарна. Under Armour гинэ. Under Armour-ын энэ тодорх байдаг. Under Armour гэдэг та нар энэ лого нь энэ байна. Under Armour. За энийг болохоор би нэг $15, $20 ч юм уу зарчна. Энэ болохоор large size юм. LG large size юм байна. Next one Atleta. Atleta энэ хараа Atleta бас Atleta-гийн нэрээ энэ лого нь энэ шүү. Сайн харж байвал ийм цэцэгтэй юм логотой байгаа Atleta. Lulu Lemon болохоор жоох юм юутай арай өөр загвартай. Энэ болохоор stretchтэй сундаг юм байна. Ямар ч одоо энэ хувцсууд болохоор те одоо second hand хувцс гэхэд ямар ч урагцсан юм байхгүй. Тэгээ ийм хувцсууд байгаа шүү. Тэгээ би яг энэний нөгөө миний одоо
хаажуудах ажлаа хийж дүнгиж эхэлж байгаа. Гэтэ маш амжилттай миний одоо үндсэн ажлын хаажгаар одоо хийдэг юм side work ажил гэж хэлдэг аахгүй. Тэрийг болохоор би хийж байгаа. Гэхдээ маш одоо ирээдүйд бол баг үндсэн ажлаа болоод юм ресэл дээр ажлаа ерөөхдөө голдуу хий гэж бодож байгаа. Айгу сонирхолтой блогоо чи чинь бас ингээд тэг бас байгаад тэгэхдээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Ахин тагин ахаад энэ буцаа ингээд recycle хийж яаж байгаа надад айгу таалагдж байгаа. За энэ атлетикийн цамцыг болохоор би нэг 40 30 доллар зарчна. Зэн дараагийнх нь болохоор би энэ өнгөнд айгу дуртай. Би үгүйсээ тод өнгөнд айгу дуртай. Тэгсэн чинь би яасан байх нь Ann Taylor чинь бас айгу брэнд. Энэ болохоор надад жоохон том юм аа. Нийтээр том хүн өмсөх юм байна. M size маяг өмсөх хүнд бол 5 материалтай Ann Taylor. Би 20 доллар зарчнаа. Би үндсэн үнийг бас чадвал би энэ доор оруулчих. Яг ийм өмд хиттэй байдгийн те. За энэ Levi's. За хараарай найзуудаа энэ Levi's-ийн лого энд байна. Улаан те Levi's гэж бичсэн ийм өмд байна. Бэж өнгөтэй энэ джинс өмд байна. Энэ бас Levi's 2. Бас Levi's юм байна энэ хараа. Энэ гэхдээ даван материалтай даван Levi's шүү. Ийм Levi's энэ даван материалтай ийм Levi's энэ ямар ч урагцсан юм байхгүй байна энэ хараа. Ямар ч урагцсан юм байхгүй. Окей, дараагийнх нь 9 West манайха би 9 West-аас айгуу дуртай. 9 West large size байна. Өмсөд үзчихв. 9 West. Хиндэг хэрматтай юм байна. За би нэг бас нэг 30 доллараар зарчна. Энэ одоо үнэхээр шившин ямар ч одоо уухсан, сэмэрсэн, задарсан энэ төр юм байхгүй. Энд хөөх юм аа энэ хараа хоёр талаа энэ бас ингээд тайлаа гаргаад энийг уйчдаг юм байна шүү те. Окей. Ингээд миний одоо хоёр дахь ажлын маань зураг авалт эхлэе да. Ингээд зураг авалтаа эхлэе. За зарах цагаан хувцсныхаа зургуудыг авчлаа. Одоо Photo-Room гэдэг ийм аппликейшн байдаг. Photo-Room гэдэг. За энэ аппликейшн маань Air үсэгтэй. Энэ аппликейшн руугаа оруулаад зураг анзлна. Яагаад зураг анзлж байгааг хэлдэг хөдөө ерөөсөө хүмүүс энэ аппликейшн хэрэглэдэг. Илүү одоо миний авсан одоо зарах цагаан хувцсыг илүү тод харуулдаг. Тэ яг одоо миний харуулах байгаа үнцгийг илүү тод харуулдаг гэх юм уу? Тийм учраас би энэ аппликейшн сонгосон. Тэгээ энэний дараагаар янзсан зураг энэ дараагаар өөрийнхөө зарах байгаа аппликейшн руу оруулж зардаг байгаа. Ингээд цөмөрөө эхэлцгээе. За ихэд өөрийнхөө өмсөж байгаа энэ тусаас эхэлж гэж энэ Levi's brand-ийн ийм цамц байна. За энэ болохоор ингээд даван материалтай, яг энэ үндсэн чэйс хэсэг нь даван материалтай, ингээд ханцуу болон мөр хэсгээрээ джинс материалтай. Энэ одоо яг энэ өдрөд зөгцсөн мэдээж энэ цэцгэн print гэдэг чинь цэцгэн хээтэй ийм цамц байна. Энэ юуны хүртэл одоо энэ товчны хүртэл төмөрөн ийм юу товчтой. Үндсэн үнийг одоо би энэ хажуудад харуулж байна. Ийм байна да. Би болохоор энийг нэг өөрөө өмссөн болохоор хэрвээ би яг өөрийнх нь онлайн сайт дээр зарыг гэвэл би энийг нэг 40 доллараар зарна шүү. Тий. За дараагийн хувцас болохоор би одоо энэ Burberry-гийн өмд байна. Энийг өөртөө авсан юм аа энэ Burberry. London Burberry. За ийм өмд олсон байна. Олж авсан байна. За энэ болохоор яг үндсэн 820 гэсэн.
Би танд энэ зургаар танд харуулчих. За дараагийнхаа хувцсыг харуулъя. За алнаас эхлэх вэ? За энэ цамцаас эхлэе. Бананагийн цамц, Banana Republic гэдэг энэ брэнд байдаг. Би ерөөд энэ брэндэд айгуу дуртай. Материал явууд. За энэ банана гэдэг энэ. Зя энийг би болохоор нэг 20 доллараар зарна. Яг ориг үнэнчээс хараарай. 20 доллараар зарнаа. Энийг Levi's. Ахаад Levi's байна. Йоо энэ харалтай. Энэ Levi's-та одоо юу ярих вэ те энэ хараа. Өмсөө үзүүлчихвэл Levi's-ыг дахиад давхарлаад 2 Levi's өмсчихв. За энэ Levi's. Oh my god, материал яагаад байгаа юм бэ? Гүү элгүүд энэ материал үнэхээр гоё юм аа. За энэ болохоор M size таах юм байна. Би энийг нэг 40 доллар зарчнаа. Үндсэн үнийг одоо Google-д харуулж хажууд л. Мэдээж 40 доллар байхгүй байлгүй те Levi's. Энэ матар гэдэг alligator гэдэг нь матарч үү ийм юутай логотой. За энэ M size вэ нүү L size вэ нүү? 5 гинэ size 5 гинэ 5 гэдэг нь ямар юм бэ доо. За энэ size вэ. За энийг нэг 30 доллараар зарчих واخ нэг энэ polo харчихна. За polo энэ лого нэндээ нэм цамц байна. Томоо size юм. Size нийтэн том юм аа. Энийг хит гэж байна. Size XL гинэ. Size XL юм улаан. Polo-гийн цамц байна. За энийг би болохоор бас нэг 40 доллар зарчих واخа. 30 юм уу 40 доллар. Окей. Нормал тий. Түүшээ тэгээ дараагийнх нь айгу сони юм олж авсан. Би бүр айгу гайхаад ах юм. Яагаад гайхсан гэж одоо хараараа заа би үнэхээр шоконд орсон. Энийг олж авсан. Энэ хувцыг олж авсан да. Бид нэр ямар мундаг юм бэ монголчуудаа энэ хардаа. Paid Glory гэдэг Made in Mongolia. Одоо харж байвал энэ Made in Mongolia, энэ Paid Glory гэдэг Made in Mongolia гэнэ. Бид нэр энийг хийж штэ монголчуудаа энэ цамцыг бид нэр хийцэн байна. Хүүшээ энэ хараа ямар гоё материалтай юм бэ юм хилэн жим шиг юм. Хүүшээ бид нэр ёо би бүр энийг хараад бүр өөрийнхөө энэ улсаад бахархлаа монголчуудаар бахархлаа энэ үйлдвэр эрхэж байгаа хүмүүс бахархлаа. Бид нэр одоо энийг ингэж гаргамаар байна. Энэ одоо Монгол брэнд ингэж гаргамаар байна. Энийг бод би өөртөө анх удаа ингэж ийм брендийн хувцдаг ямар сайн материалтай та нар хардаа энэ хараа. Монголоор бахархаж байна. Би үнэхээр Монголынхаа энэ үйлдвэрлэгч нараар бахархаж байна. Энэ ийм гоё хараа та нар. Levi's юу Levi's цаашаа монголчуудаар бахархаж байна. Энийг сайн таниулаач яг энийг хийж байгаа энэ компани улсууд одоо ямар газрыг мэдхгүй. Гэхдээ би бүр энэ Made in Mongolia гэдэг энэ L size-ийн 100% даавн материалтай Made in Mongolia гинэ. Одоо би яаж үзүүлэх вэ те энийг олж авсандаа би гайхсан. Би энийг болохоор нэг яг одоо харж агаад үнцгүүнээс харж агаад би зарнаа гэж бодож байна. Үнэхээр монголоор бахархаж байна. Зя тэгээд одоо та бүхэнд яг зургаар харуулъя. Тэ одоо яг ер нь одоо та бүхэнд ингээд бүгдийг үзүүлнэ гэвэл одоо бүр хачин болох байлгүй. Тэгэхээр би та бүхэндээ ерөөдөө гяс зургаар ингээд ч юм уу харуулчих. Та бүхэн надтай хамтаагаар миний блогт хамтаагаарай. Жимсэгийн блог өндөрлөж байна. Энэ удаагийн блог та бүхэнд таалагдсан баг гэж би найдаж байна. Ягаад гэхээр надад ч сонирн байлаа. Би та бүхэндээ гахаан ч гэсэн өөрийнхөө үнцэн ажлын хажуугаар тэгээ одоо энэ сайд work одоо тий ихэн хийж байна. Бас ямар сонирхолтой байна гэдгийг харуулсан баг гэж би бол итгэж байна. Тэгээд надад ч сонирн байлаа. Тэр боксыг онгоолгоо тэн дээр би тийм хуцаа гэж огтон төсөөлөөгүй. Надад бүр surprise бүр шок байлаа. Тэгээд та бүхэн ч бас тэ энэ блогоор таны энэ одоо бас юу н өөрчлөх хандлага чи өөрчлөгдсөн байх гэж найдаж байх ч гэсэн бас үнээр яагаад би заавал шинэ барааны дэлгүүр авах гэж
нэр ганц удаа ч гэсэн second hand барааны хувцсны дэлгүүр орё гэж танд бас нэг юм жижигхэн бодол төрсөн байх гэж бодож байна. Энэ удаад биш гэсэн дараагийн удаа бас үзэхээрээ те нэр энэ дэлгүүрт ороод нэг юм аваад үзчихэж гэдэг юм үү те. Бодол төрсөн байх гэж найдаж байна. Тэгээд энийг хэлэхэд ашрамт хэлэхэд та яг second hand used бараа зарж байгаа хүний хүмүүсийг те энэ худалдаач дэмжээрэй гэж хэлье. Тэгээд өнөөдөр бол маш их ажилтай байдаа 6 он те ингээд тэр чинь бас эндүүд нь 6 он юун дээрээ 50 аппликейшн дээрээ 50 маш их ажиллаа. Тэг нэг зүгээр харахад юм хэдхэн минутын боловч яг таалт нь маш их олон ажил явагддаг байгаа. За энэ ч яг хоо тэгээд иймд байна да. Хэрвээ тань таалагдсан бол те хэрвээ яг танд миний энэ одоо хийж байгаа блогны юм таалагдсан бол та subscribe гэж дараад намайг дэмжээрэй. Энэ надад дэмждэг маань надад амар том support болж байгаа шүү. Намайг одоо надад өгж байгаа урам зориг одоо эртгүүч би хэрвээ та нар надад ингэж subscribe дараад лайк хийгээд одоо те нөгөө коммент хийдэг би ер нь коммент болгон дандаа хариулдаг байгаа шүү. Ер нь өөрийнх нь чадлын хараар завтаа хариулдаг байгаа. Тэгэхээр та надад өөрийнхөө сэтгэлээсээ болон коммент үзэж болно шүү. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Хэрвээ тань таалагдсан бол subscribe гэдэг бити материалын дахин хэлье. Ингээд баяртай дараагийн дугаар хүртэл баяртай.